За амлсан ёсороо 3 дугаар ангиа гарсан даруйд нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхэлцгээе. Үйл явдал яг 2 дугаар анги дээр яаж дууссан тэр хэсгээс эхэлнэ. Жүгён ингээд миний будаггүй царайг 2 хүн мэдчихлээ гэд айж байхад нөгөө хоёр чинь маргалдаж байснаа гинэт суухуу жүгёноо намайг дагаад яв гэдیں۔ Тэгснэ амар хөөрхөн нөгөө чихвчийг нь аваад үлдсэн байсан штэ. Буцаагаад өгдөг. Харин Соожун заа байц тэр охиныг нилээн харсан царай байх юм а. Хийм болоо гэтэл найз нь манай сургуулийн гоо сайхны хатан хаанд өрсөлдөж байгаа охин штэ. Их алдартай гэсэн яриа болж байхад хичээл дээрээ жүгён дотроо бодож байна. Ёо яшгүй дээ Соожун намайг таниагүй болтой. Их айж байлаа шүү гэхэд багш. За манай анги мэдээж зургийн анги, уран зургийн анги. Учираас сургуулиас нэг сурагчийг сонгон модель болгож зургийг нь зурна. Нөгөө хүн нь татгалзсан тохиолдолд шууд F шүү гэдیں۔ Тэгснэ хамгийн түрүүнд жүгён суглаад тэгсэж гайдам шиг нөгөө Соожуныг суглааски. Тэгээд л нөгөө хоёр найз нь яанаа жүгёноо чи яаж даалгавраа хийнэ? Яа явж тэр их зантай хөөрхөн залууг суглаад чи багшаас дахиад гуугаад үзэхүү хүнээс холино гэд гэсэн яриа өнгөрч байтал нөгөө Соожун яг модель шиг зөксөж байд юм байгаас. Очоод би нөгөө уран зургийн анги байхгүй юу? Тэгэд манай хичээл дээр модель зурах даалгавар өгсөн юм аа. Би чамайг сугалцсан. Гэтэл үгүй чадахгүй. Яг чи энэ найз залуу суухаагаараа надаас гуйлгаж хэлүүлбэл гээл яад өгч. Жүгён маань бид хоёр үрдгүү штэ гээл хоцорно. Яасан ч хэцүү юм дээ. Харин суухан маань ангид орж ирдээ сургуулийн нөгөө хөөхөн од охин чинь нэг ангийн бэлээ штт. Оцсноо хичээл тараад жүжигийн бэлтгэлээ хамт хий гэхэд үгүй өөр хүн олчих гэд бүр тоохгүй гараад явцсан заа. Нөгөө тал жүгён болон хоёр найз нь яанаа наа чи өстө яг зөвшөөрөхгүй шинжтэй гэдэл яриад явж байтал нүрээ бүр даргаайтал нь будсан амар охин их зөөдөөс нь гарч ирээд нөгөө гуравчин цочоод гэхдээ жүгён яг хуучин өөрийгөө хараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Нөгөө охин нь хөгжмийн ангийн Хангүвон гэдэг охин байж таарад уг нь үнэхээр гоё дуулдаг. Удахгүй болох том тоглолтондоо гоцлол дуучнаар шалгарсан болохоор намайг авраач өөртөө үнэхээр царайнтай итгэл бусайнаа гэдэл гуйн штэ. Манай жүгён ч өмнө хүний нүур будаж үзээгүй ч гэсэн зүгээрээ их чин туслана болно бүтэн л гэж байна. Ягаад ч юм өөрийгөө хараад байгаа юм шиг санагдаад байсан болохоор за ингээд завсралгааны үеэр манай гурав зургийнхаа будаг хэрэгслийг барьсан сагсан бөмбөгийн талбайгаар явж байтал Соожун болон тэдний найз нар нь сагсан бөмбөг тоглож байгаад тэгээд бүр нэг аз харьсан юм шиг яг тэр бөмбөгн жүгёны барьжсэн хэрэгслүүдийг оноод бодогнууд нь хасгараад нүүрлүн битүү будаг цацарчдаг. Тэгээ нүүр нь бүр битүү будаг заа. Тэгэл зайлвал бүр айгаал яана одоо миний будаггүй царайг харчих юм бол яана гэж сандарчихсан. Харин Соожун бүр тоогчгүй өгснээ ээж энүүгээр явсан ч гэж ах шиг. Яг энэ үед суухан маань өөрийнхөө хүрмийг толгой дээгүүрэн шидээд явж цэвэрлчээд эргээд тусалж байгаа юм чинь хөөрхөн магайз. Соожун харин яасан найз охиноо халамжлаад байна уу тэргээд бүр даапаалаад инээгээд чаавас тэгээд ариун цэврийн өрөөнд ороод нүрээ цэвэрлсэн ч гэсэн дахиад л за би хичнээн нүрээ будсан ч гэсэн будгаа арилгаад л нөгөө л арчаагүй царай муутай охин хിവэрэл амьдж ботсоор хөөхий дүү. Тэгснээ бас гэртээ ирээд нөгөө суухуугаа бодоод заяо. Яагаад надад ингэж туслаад байгаа юм болоо? Хүүе арай надад сайн биш аа да. За бас гүйлдээ ямар ч хэлсэн хүрмийг нь аваачиж өгөх гээд хан голын ирэг дээр уулзваа. Үгүй манай энэ жүгён дандаа энэ нэг ногоо хослоо өмсөх юм аа ядж яхад дуртай юм уу ааш. Тэгээ суухуг энд ер нь бол байнга ирэх дуртай хамгийн тайван байдаг талаараа хэлэхэд сая л нэг юм хуучин сургуулаасаа баг хөөгдөхтөө энд ирээд гол руу унах гэж байхад нь аварсан залуу нь суухуу гэдгийг олж мэддэг. Манай хоёр жаахан ярилцваа. Тэр үед яагаад энд ирсэн гэхээр хуучин сургуульд би маш их дээрлэхүүлдэг байсан. Хан гол дээр ирсэн өдөр бол бүр бусад өдрүүдээс хамгийн хэцүү үнэхээр хэцүү байсан. Амьдрах итгэлгүй байсан ч гэсэн өөртөө урам зориг өгч хичнээн амьдрал надад хатуу хандсан ч гэсэн заавал хизээнийгөө өдөр тэнгэр цэлмэж нар гарна гэж итгэсэн гэдэл хөөхөн суухан энэ яриаг нь бүр маш сайн сонсож бас их бахархсан байхаа. Харахтаа бас нөгөө хүрмээ чи бүр ав гэдэл энэ хоёр юу нь яада анзаарал аашроо. Маргааш боллоо. Амлсан ёсороо Хангүван охины тоглолт болохоос өмнө цаадах чинь нүрийг нь бодож өгөөд л тоглолтын үеэр Гүван бүр яа харахгүй үзэсгэлэнтэй харагдаж байсан. Сурагчид бүр гайхаад хүүе хөгжмийн ангийн охин мөн үү? Яста хөөрхий юм аа те гэдэл хоорондоо бас ярилцаад шохоор хоостэй. Тоглолт дууссан чинь нөгөө Соожун цэцэг барьчихсан хүрээд ирдیں۔ Юу илээ гэтэл нөгөө охины чинь төрсөн аханд байж таарсан заа. Гүвэн бүр агаа баярлаа танилц манай шинэ найз миний нүрийг бодож өгсөн гэхэд жүгён бантаал
Би нөгөө ажилдаа байснаа мартчихжээ. Тэгжээ дуулсан. Яри. Бай. Оройн сургуулийн хөөрхөн охин Сүүжин Жугён руу чат өчээд гүвэн хүртэл баярласнаа илэрхийлэх гэсэн юм аа. Манад хүрээд ирээ. Хамт юм идий. Гэрт хинч байхгүй байна гэж очихт нь Сүүжин бүр бандаажтайгаа усанд орчоод гараад ирдیں۔ Яа, юу вэ? Жугёны хажууд үгсэндээ шалдан байгаад байгаа. Хурдан хувцас өмсөөч гэж дүүн ойрлоод манай гурав хоолоо идчихэд Сүүжин дургуйлгэж гэрт нь хүргэж өгөхөр болоод замдаа явж байхдаа Сүүжин бас хэлнэ. Манад будаггүй байсан ч гэсэн хөөрхөн ирнэ будсан чинь бүр хөөрхөн болцсон. Өөрийгөө царай муутай л гэдэг надад тэгэж санагддгүй. Нэр би чиний зургийн модель болохыг зөвшөөрлөө гэдэг. Жугён мань бүр хөөрөөд баярлаад ашгүйдээ нэрэ мүү гэд. Гүвэний очихоос өмнө сургуулийн хөөрхөн охин Сүүжин чат бичээд байсан да Жугён руу уулзах гэж яасан юм бэ лээ. Жугён бол ийм хөөрхөн охинтой уулзна гэдэг яасан ч хөөрхийн би хаа маань баримл гэд бодож байхад нөгөөх нь чааста нүүр мүрээ арай л даргаатлаа их боддгоогүй юу? Яг буурцах шиг л охин байх юм. Ёстой байр суурийг чинь чамд мэдрүүлээд хөнөө гэтэл. Ёо, бүр арай л муухай бодож байгаа хэвчээ. Тэгснэ нүүрэн дээр нь яа Жугёно чи өстө хөөрхийн юм аа. Би чамтай найзалмаар байна гэж мэгээд шаал худлаа жүжигчин гараа илээ штэ. Гэхдээ л найзууд хоорондоо сургуулийн хатан хаан дүрсэлдгөр их хэцүү байд юм аа. Чи нэрээ татчихаа. Хоёулаа сайн найз болъё итэр. Нөгөөх нь хэлсэн үгэнд нь итгэцэн. Нэрээ л би Сүүжиний хэлснээр нэрээ татаж авсан дээр юм байна да. Ухааны юм ботцсон. Явж исэн чи уцанд нь мэдэгдэл ирээд тэр мэдэгдэлээр Себом сургуулийн гоо сайхны хатан хаанд нэр дэвшиж байгаа оролцогчид тусгай даалгавар гүйцэтгэнэ гэсэн байдаг. Тэгээд л сурагчид юун даалгавар юм болоо? Ёй догтлж гинэ. Би л Жугёныг дэмжиж гин. Би Сүүжинийг дэмжиж гин. Одоо ч гал хасандаа гэд 3 дугаар анги төгсөв. Мэдээж 4 дугаар ангиа гарахаар хурдхан шиг яриад өгөн заа юу. Та нартаа маш их хайртай шүү. Зүрх.